За Америкийн нэгдсэн улсын бүх цаг үеийн түүхэнд хамгийн хүчирхэг, хамгийн их эрх мэдтэй хүн хэн байсан бэ гэж хэрвээ асуух юм бол магадгүй дийлэн хүмүүсүүд аль нэг ерөнхийлөгчийг бол нэрлэж магадгүй. За гэтэл яг бодит байдал дээр хизээч ямар ч тэтэм зүүж байгаагүй. Тэр байтугай нэг ч удаа ерөнхийлөгч тэр байтугай бүр конгрессийн гишүүний ч юм уу сонгуульд хүртэл нэр дэвшиж байгаагүй хэрнээ бүхэл бүтэн Америкийн нэгдсэн улсын засгийн газрыг бол 2 ч удаа дампуурлаас аварч байсан. Дэлхийн хамгийн том банкны захирлуудыг нэг өрөөнд дотор цуглуулж байгаад дотроос нь бүгдийг нь бол түгжиж байгаад сүрдүүлж байсан. За ер нь бол хэнийгч байсан өөрийн хүслээр хөдөлгөж чаддаг ийм нэг хүн Америкийн нэгдсэн улсын түүхэнд бол байсан. За тэр хүн бол яг одоо нөгөө Game of Thrones кинон дээр гардаг 7 хаант улсын хамгаалагч, луугийн ээж, боолуудын гинж таслагч, галт үл шатагч, андаачууд болон анхны хүмүүсийн хатан агуу их Халисей буюу Daenerys Targaryen гэдэг шиг одоо Wall Street-ийн титэмгүй хаан, санхүүгийн эзэнт гүрний бархас байд Америкийн эдийн засгийг аврагч, төмөр замын эзэнт гүрнийг залхигч, General Electric болон US Steel корпорациудын эцэг, Morganчлалын бизнесийн загварын анхдагч, Corsair хөлөг онгоцны эзэн, за John Pierpont Morgan гэдэг бол ийм хүн байна. За энэ хүн бол асар их баян хүн байсан боловч түүний гэрэл зургууд бол цахим орчин тэмчих байдаггүй, маш бага зурагтай хүн. Гэхдээ энэ нь ч бас одоо учир шалтгаантай. Яагаад энэ хүн цөөхөн зурагтай байсан гэдгийг бол контентын дунд хэсгээр бол бас дэлгэрэнгүй ярих болно. За ямар ч тач энэ асар баян хүн бол одоо өөрийн мөнгөөр дамжуулан хүмүүсийн сэтгэл зүйг бол бүрэн удирдах, өрсөлдөгчдөө ямар ч өршөөлгүйгээр залхин устгаж, орчин цагийн Wall Street-ийг бол өөрийн төмөр нударгаар цутган босгосон 19-р зууны төмөр мэт ирчүүдийн хамгийн том төлөөлөл ийм хүн. За зарим хүмүүс түүнийг Америкийн эдийн засгийг аварсан үндэсний баатар хэмээн үздэг бол зарим нь харин түүнийг бол иргэний дайны үеийн цус болон тэр бусдын зовлон нулимсан дээр бол дөрөөлөн боссон тийм хүйтэн цустай харгас сэтгэлтэй капиталист гэх мэтээр бол үзэн яддаг. Тэгэхээр аль нь ч байсан хамаагүй эцэст бол ягаад гэвэл хамгийн сүүлчийн шийдвэрийг бол одоо сонсогч та бүхэн өөрсдөө дүгнэлтээ бол гаргах болно. Харин миний зүгээс бол одоо бүх талаас мэдээллүүдээр хангаж өгнө л гэсэн үг. За тэгэхээр энэ JP Morgan-ы энэ том эзэнт гүрэн хэрхэн ямар арга замаар ер нь бол ингэж сүндэрлэн босов. За үүний жинхэнэ цаад жорн юу байв? За тэрээр авторт Томас Эдисоны хүртэл одоо хэрхэн өөрийнх нь тоглоомноос шахан гаргаж чадсан. За энэ мэт одоо олон асуултуудын хариулт өнөөдөр хэл болох болно. За өнөөдрийн дугаар бол одоо үрд мөнхийн эрх мэдэл, хязгааргүй шунал болон тэр хүний сэтгэл зүйн одоо хамгийн гүн харанхуй ангал руу өнгийж харсан эдрэтэ түүхээр дүүрэн дугаар байх болно. За түүнчлэн JP Morgan сайн чанарын Европ лекёр заримдаа уудаг байсан гэдэг. За энэ ч утгаараа 200 гаруй жилийн түүхтэй 1807 онд Joseph Vitus Becker хэмээх эм зүйчийн гаргаж авч байсан эмчилгээний зориулалттайгаар хоол боловсруулалтыг дэмжих зорилгоор анх бүтээж байсан Becherovka хэмээх Чехийн бэлэг тэмдэг болсон энэхүү лекёрыг ч гэсэн тэрээр ууж байсан гэдэгт бол итгэлтэй байна. За ингээд гол сэдвтэ орцгоё. Тэгэхээр Америк мөрөөдөл гэхээр бол дийлэн хүмүүс бол яг л Эндрю Карнеги шиг гудамжнаас гинэт тэрбумтан болсон одоо иймэрхүү хүмүүсийн түүхээр бол ерөнхийдөө төсөөлдөг. Гэхдээ JP Morgan-ы түүх бол Америк мөрөөдлийн түүхээс эрс өөр түүх байсан анхнаасаа. За түүний эцэг Junius Spencer Morgan гэдэг хүн бол одоо Лондон хотод төвтэй олон улсын банкны нөлөө бүхий маш том банкны тийм эзэн хүн байсан. За тэрээр одоо хүүгээ зүгээрч нэг баян хүн биш дэлхийн санхүүгийн системийг бүхэлд нь удирдах чадах үс дэлхийн санхүүгийн хаан болгохоор бол маш эртнээс төлөвлөж үүний дагуу JP Morgan-ыг бол маш багаас нь бол бэлтгэж эхэлсэн байгаа юм. За иймээс JP Morgan-ы хүүхэд нас нь бол ингээд асар их одоо эцгийнхэн зүгээс ирэх тэр хүлээлт болон хит өндөр одоо тэр хариуцлага дарамтнуудаас үүдэн бий болсон тийм сэтгэл зүйн маш хүнд дарамтны дунд хүүхэд нас нь өнгөрсөн байдаг.
За эцэг нь ерөнхийдөө түүнд одоо цаг үргэлж маш хатуу хандаж өчүүхэн жижиг алдаа гаргах ямар ч ирэхгүй гэдгийг нь бас байнга ингэж сануулдаг байсан байгаа. За эцгийнх нь энэ мэт одоо хит өндөр хүлээлт хатуу шаардлагад ор өссөн энэ JP Morgan бол хожим ингээд маш хатуу ширүүн хизээч хиндэж буулт хийдэггүй шаардлагатай бол асар хэрцгий зан авир бас гаргаж тийм бас үйлдэл хийж чаддаг ийм л хүн болж өссөн байгаа. За бид бүхэн JP Morgan гэхээр бол одоо энэ хүний бие цогцс баг нэг төмрөөр бүтэж гангаар цутгагдсан юм шиг одоо нэг иймэрхүү байдлаар бол төсөөлдөг. Гэхдээ тэрээр бол баг байхдаа бол маш бие султай, маш залуугаасаа хэрх болон тулаан өвчин туссан. За мөн одоо арьсны өрөвсөг зэрэг өөр олон төрлийн одоо өвчнүүдийг энэ биедээ тээсэн бүр хүүхэд байхасаа тээсэн ийм хүүхэд байсан. За улмаар 15 наснда бол одоо түүний биеийн тэр ужиг өвчнүүднөөс хүндэрч эхэлсэн учраас бол эцэг нь одоо Португалийн Азорын арлууд гэдэг тийм одоо арлууд руу тэнд байдаг амралт совилын газар руу өөрийнх нь хүү JP Morgan-ыг бол ингээд ганцаарнг нь эмчилгээнд бол явуулсан байдаг. За ингээд тэрээр Португалийн тэр Азорын арлуудын амралт совилгааны газарт бол бүтэн жил гаруй гэрээсээ хол ойр ганцаараа байж өөрийнх нь өвчнөдөө тэмцэлдэж за улмаар ингээд эцэст нь өвчнөтэйгөө дасал болоод өвчнөтэйгөө зэрэгцэн амьдрах тэр арга замыг бол сурснаар түүний дотоод сэтгэлийн хат тухайн үеэс эхэлж бол асар хүчтэй болж эхэлсэн гэж бол одоо түүхчид үздэг юм байлээ. За улмаар JP Morgan Америкийн нэгдсэн улсад ахлах сургуулаа төгссөний дараагаар эцэг нь түүнийг бол одоо Европын хамгийн нэр хүндтэй сургуулиуд руу ээлж дараалан илгээсэн байдаг. За эхлээд түүнийг одоо Швейцарт илгээж тэрээр Institut Bellerby гэдэг одоо ийм сургуульд бол суралцаж Франц хэлийг бол одоо унган англи хэл шиг бол эзэмшсэн байдаг. За үүний дараагаар эцэг нь түүнийг Германы Гётингений их сургуульд бол одоо суралцуулж тэнцээ суралцаж байхдаа бол Morgan мэдээж хэрэг герман хэлийг мөн Франц хэл шиг одоо төгс сурж за Германд мөн одоо урлагийн түүхээр бол одоо эрдмийн зэрэг хамгаалсан байдаг. За түүнийг одоо урлагийн мэдлэгтэй болгож Франц болон Герман хэлийг ингэж нэмэлтээр зааж сургасан нь бол эцгийнх нь хувьд яг үнэндээ зүгээр нэг тохиолдол байгаагүй. За ямар учиртайгаар эцэг нь энэ бүхнийг сургасан бэ гэвэл тухайн үед ерөнхийдөө баруун Европ гэлтгүй Америкийн нэгдсэн улсад ч гэсэн маш их мөнгөтэй хөрөнгөтөн айлууд бол одоо Европын язгууртнууд гэдэг эдгээр бүгдээрээ Герман болон Франц энэ хоёр хэлээр бол ярьж чаддаг. За мөн энэ хоёр хэлээр ярихаас гадна урлагийн үнэт зүйлсийн талаар бол одоо өөр хоорондоо голчлон ярилцдаг. Одоо нэг язгууртнууд дээдсийн хүрээллийнх нь болохоор тэд нар ч одоо урлагийн талаар л ингэж урлагийн гоо зүй таашаалын талаараа ярилцсан гэсэн үг. Тиймээс одоо эцэг нь бол энэ хүүгээ Европын язгууртнуудтай нэг төвшөнд хүргэх одоо ийм зорилгоор бол одоо хүүдээ энэ хоёр хэлийг сургаж урлагийн мэрэгжил эзэмшүүлсэн гэдгийг бол ойлгож болно. За хожим JP Morgan эцгийнх нь өөрт нь олгосон энэ бүх боловсролоор дамжуулан Америкийн нэгдсэн улсыг Европтой холбох одоо хамгийн том гол гүүр болж чадсан түүхтэй. За учир нь одоо 19-р зууны дунд үед бол Америкийн нэгдсэн улсад ерөнхийдөө яг их эд нөгөө нэг бүтээн байгуулалтууд хийгдэж байсан. Америкийн нэгдсэн улс даяар бол төмөр замууд нь баригдаад өндөр шилэн нөгөө барилгуудынх нь ихэлсэн тавигдаад дээрэс нь Америк улс бол дөнгөж аж үйлдвэрчилж эхэлжсэн болохоор аж үйлдвэрүүд мянгаараа бол одоо байгуулагдаж эхэлжсэн. Гэхдээ нэг асуудал Америкийн нэгдсэн улсад байсан тэдэнд бол хангалттай хэмжээний мөнгө бол байгаагүй. Гэтэл мөнгө хаана байсан бэ гэхээр мөнгө Европ төвд байсан. Европ төвд яагаад мөнгө байсан бэ гэхээр Европ төв чинь бол одоо олон зуун жилийн турш Африк болон одоо бусад тэр нэг ядуу буурай байгалийн одоо уугуул иргэд амьдардаг. Тэгээд нөгөө эзэлгэд амархан тэгэн гутаа нөгөө байгалийн баялаг ихтэй тэр газруудыг бол олон жилийн турш ингэж захирч маш их татвар алт эрдэнэс байгалийн баялагыг ингэж үнгүүгээр бол одоо ингэж мүдчиж гэх юм уу одоо муухагаар ярихад ингэж одоо цуглуулжсэн болохоор Европ төвд бол асар их капитал нөөцийн сан бол тэнцээ байж байсан. Гэхдээ Европын одоо баячууд бол маш хуучинсаг үзэлтэй байсан. Банкны эзэдүүд нь ч гэсэн маш хуучинсаг үзэлтэй байсан учраас тэд нэр
Америкийн нэгдсэн улсыг юу гэж харж байсан бэ гэхээр нэг тийм жоохон зэрлэгдүү хууль дүрмгүй иймэрхүү нэг зах зээл гэх мэтэр одоо иймэрхүүнд нүдээр харж байгаа болохоор ч ийм газарт бол мэдээч хэрэг хөрөнгө оруулагч хүний нүдээр харах юм бол хөрөнгө оруулалт хийхийг хүсэхгүй маш эрсдэлтэй очин гэж бол одоо үзэх учраас мөнгө Америк руу гаргах маш дургүй байсан. За гэтэл яг энэ эгзэгтэй цаг үед бол одоо Франц болон Германы язгууртнуудын тэр аялгаар нь төгс ярьж чаддаг. Тэд нартэй одоо урлагийн чиглэлийн үнэт бүтээлүүдийг за урлаг соёлын одоо маш гүн гүнзгий түвшиндээс ярилцаж ойлгоцож чаддаг. За мөн эцэг нь одоо Лондон хотод бас маш том банктай нэгэн залуу болох тэр JP Morgan гэдэг залуу гинт Европын эхэс дээдсийн хүрээллийн дунд бол гараад ирсэн. За тэрээр Европын хөрөнгөтнүүдэд бол одоо Америкийн нэгдсэн улс гэхээсээ илүүтэйгээр одоо тийм европчуу байдал одоо Европ маягийн тийм итгэлцлийг бол тэр Европ хүмүүсийн сэтгэл зүйг сайн мэдчихсэн болохоор төрүүлж чадсан байгаа юм. За ингээд JP Morgan гэдэг хүн бол тэр Европын хамгийн баян хүмүүсийн хувьд бол Америкийн нэгдсэн улс дахь цорын ганц хамгийн итгэлтэй хүн. За нэг ёсонд бол Америк болон Европ хоёрын хоорондын тэр санхүүгийн гүүрэн болж хувирсан гэсэн үг. Тэгээ эцгийнх нь бага залуу наснд байхад нь тэр олгосон, боловсрал, эзэмшүүлсэн мэрэгжил тэр бүх давуу тал нь бол одоо хожим түүнийг ингээд хиндэж дийлдэшгүй санхүүгийн эзэнт гүрнээ босгох хамгийн гол хөшөөрг нь болж өгсөн байдаг. За тэгэхээр 1861-ээс 1865 оны хооронд юу болсон бэ гэхээр Америкийн нэгдсэн улсын түүхэнд тохиолсон хамгийн том сорилт болох Америкийн иргэний дайн тохиолсон. За энэ талаар маш дэлгэрэнгүй бичлэгийг бол Америкийн 16 дахь ерөнхийлөгч Авраам Линкольны дугаар дээр бол би оруулсан байгаа. За тэгэхээр иргэний дайн нь бол мэдээч хэрэг ингээ сая хүмүүсийн хувьд одоо улс үндэстний хувьд бол одоо эмгэнэл болон хувирч одоо маш олон хүмүүс бол амиа алдаж, хот тосгодууд устдаж за мөн юуны хажуугаар зарим нэг овсгоотой бизнесмэнүүд бас дайны хажуугаар дажин гэж нөгөө нэг ашиг хийж мөнгө олж чадж байсан. За Европод нөгөө өндөр боловсролоо эзэмшээд дөнгөж эх орондоо хөл тавиад байсан тэр тухайн үедээ 24 настай байсан JP Morgan-ы хувьд бол Америкийн нэгдсэн улсын иргэний дайны он жилүүд нь түүний намтарт хизээч арилшгүй, юугаарч зүлгээд арилшгүй тийм хар толбыг бас үлдээсэн байдаг. За нэг ёсондоо бол одоо ёс зүй болон мөнгөний хоорондын тухайн үед бол өрнөсөн гэж бол хэлж болно. За яг юу болсон бэ гэхээр бол одоо 1861 онд бол Америкийн нэгдсэн улсын айрам одоо хуучирсан догогдолтой гэж үзсэн тийм 5,000 ширхэг Hall Carbine гэдэг нэртэй тийм Ventov буунуудыг бол одоо агуулгаасаа гаргаад нэг бүрийг нь бол $3.50 бол одоо худалдаад эхэлсэн байгаа. За мөн тухайн үед бол дайн яг ширүүсэж эхэлж байсан учраас Америкийн нэгдсэн улсын айрамд бол дагаад шин зэвсэглүүд бол хэрэг болж одоо маш их зэвсгийн хомсдол бол үүсэж эхэлсэн. За гэтэл үүнийг нь одоо далимдуулаад Саймон Стивенс гэдэг нэг дундын зуучлагч маш тийм залчин тэгтээ нөгөө лойвэрчин сэтгүүтэй ийм хүн Америкийн нэгдсэн улсын армийн тэдгээр ашиглалтнаас гаргаж хямд зарж байгаа буунуудыг бол худалдан аваад жоохон засаж сэлбсэн болонгуудаа шин буу гэж худлаа яриад эргүүлээд Америкийн нэгдсэн улсын армид бол одоо өндөр үнээр зарах ийм лойврын төлөвлөгөөг бол боловсруулсан байдаг. За ингээд одоо энэ төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхийн тулд түүнд мэдээч хэрэг гарааны хөрөнгө бол хэрэгт болсон. За харин түүний энэ төлөвлөгөөний санхүүжуулагчаар JP Morgan ажиллахаар болсон байдаг. За JP Morgan энэ ажилд бол нийтдээ $20,000 бол хувьяасаа гаргаж за харин Stevens бол тэр мөнгөөр Америкийн нэгдсэн улсын айрамд бол хямд үнээр актлаад зарж байгаа тэдгээр буунуудыг бол одоо нэг бүрийг нь $3.50 бол худалдан аваад за тэр буунуудыгаа бол одоо авдтаж авсныхаа дараа нэг сайхан арчиж өнгөлөөд жоохон одоо шин юм шиг ингэж зөвхөн харагдах талаасаа шин юм шиг ингэж жоохон арчлангуудаа Америкийн нэгдсэн улсын айрамд эргүүлээд $22 бол зарсан байдаг. За энэ бол ингээд тухайн үед бол маш том лойвер байсан. За ялангуяа тэр одоо дайны хүнд хэцүү цаг үед ийм муухай үйлдэл бол гаргаж байгаа нь яг л нөгөө эх орноосоо урууч байгаатай ийм
одоо агаар нэг ийм үйлдэл болж хувирсан. За хэдийгээр JP Morgan-ы хувьд бол тэрээр өөрөө энэ буурнуудыг бол бичсэн тэр айрамд бол худалдаж зараагүй боловч хамгийн гол нь одоо түүний өгсөн 20 мянган одоо доллар байгаа. Тэрнийхэн зээлийн барьцаанд бол өнөөх тэр бүх буунуудыг нь бол одоо барьцаанд авч байгаад засгийн газраас бас төлбөр болгож тэр гарах мөнгийг бол шууд өөрийнх нь нэр дээр шилжүүлж авах ийм гэрээг бол хийсэн юм байлээ. За иймээс одоо энэ буунуудтай хуучин буунуудтай холбоотой бүхий л гүйлгээний баримтууд дээр өнөөх яг жинхэнэ энэ хэргийн эзэн хингэргийн тохир буюу өнөөх дундын зуучлагч эрийн нэр биш харин JP Morgan-ы нэр байсан одоо түүнийг энэ суурийн гол эзэн гэж харагдуулах ийм нөхцөл байдлыг бол бий болгосон. За тэрээр ингээд 5,000 буунаас бол хэдхэн сарын дотор асар их хэмжээний ямар ч эрсдэлгүйгээр бол ашиг унгааж чадсан нуу гэвэл одоо мэдээч хэрэг чадсан үнтэй бас маргах зүйл байхгүй. Гэхдээ хамгийн гол асуудал нь бол одоо үүнээс илүү ноцтой асуудал байгаа. Тэр юу вэ гэвэл тэр Morgan-ы санхүүжилтээр бол буцаагаад айрамд очсон нөгөө нэг хямд буунууд нь бол техникийн хувьд бол нэлээд ноцтой гэмтэлтэй иймэрхүү буунууд байсан учраас яг дайны талбар дээр цэргүүд бол одоо гохоо дарах үед буунууд нь хий автан дэлбэрч нөгөө бууг эзэмшиж байсан цэргүүд нь эрхээ болон долоовор хуруунуудаа ингэж тасдуулах за эсвэл одоо нүүр нүдээ төлөвлөж нүдээ сохлуулах гэх мэтэр иймэрхүү маш харамсалтай үйл явдлууд бол дайны талбар дээр маш ихээр болж эхэлсэн. Ингээд одоо бодоод үзэлт эх орноо хамгаалахаар одоо тусалдаж байгаа цэргүүдэд гэмтэлтэй бүрэн бүтэн биш эвдэрхий буунуудыг өндөр үнээр шахсан ийм л үйлдэл гэсэн үг. Энэ нь бол мэдээч хэрэг тухайн үедээ нийгмийн дургуутсыг маш ихээр хүргэж байсан. За хэдийгээр хожим засгийн газрын мөрдөн байцаалтаар Morgan-ы хувьд бол энэ буунуудын чанарын талаар мэдээгүй байсан зөвхөн санхүүгийн үйлчлэгээ үзүүлсэн гэдэг иймэрхүү аль бие усны тайлбар гарсан боловч энэ тайлбар нь ард иргэд түүнийг цус сорогч вампир хэмээх одоо үзэх тэр хандлагаас бол хизээч бол өөрсдөө салгаж чадаагүй. За мөн одоо өмнө нь тэр Авраам Линкольны дугаар дээр бол би бас нэлээд дэлгэрэнгүй ярьсан да хэрв та бүхэн сонссон бол энэ иргэний дайны үеэр Линкольн одоо бүх нийтийн цэрэг татварыг зарласан боловч за мөнгөтэй хүмүүсийн хувьд бол $300 төлөөд за өөрийнхөө оронд өөр хүнийг цэрэгт явуулж болох юм хуулийн цорхоо гэх одоо иймэрхүү зүйлийг бол зориуд бий болгосон. За мэдээч хэрэг дайнд бол хүн хүчнээс гадна санхүүгийн дэмжлэг хэрэгтэй байдаг учраас мөнгөтэй боломжтой иргэдийг бол одоо мөнгө өгөх зүйлээр аргаар буюу өөрт байгаа зүйлээрээ бас одоо эх орондоо ингэж дэмжлэг үзүүлэх иймэрхүү боломжийг бол гаргаж өгсөн ийм үйлдэл болсон. Энэ бол бас нэг бурууч зүйл биш байх. За иймээс одоо бүх нийтийн цэрэг татвар бол явагдаж байсан учраас JP Morgan ч гэсэн цэрэг татварын зарлан бол ирсэн боловч тэрээр бол мэдээж $300 төлөөд өөр хин нэг бол өөрийнхөө өмнөөс ингээд дайнд бол явуулсан. За мөн гэтэл одоо энэ JP Morgan-ы энэ үйлдэл буюу энэ өөр хүнийг өмнөөсөө $300 төлж дайнд явуулсан энэ үйлдэл нь бас л одоо маш олон хүмүүст бол таалагдаагүй. Ер нь тухайн үеийн баячуудын дунд бол нэг юм үзэгдэл маш нийтлэг газар авч байсан учраас ард иргэдийн дунд нөгөө нэг одоо баячуудын ихлүүлсэн дайнд ядуу хүмүүс очиж тусалдаж өгч байна гэдэг өнөөх нөгөө хар PR ч гэжтэй одоо иймэрхүү ярианууд бол газар аваад өмнөх дугаар дээр ярьсанчлан нөгөө бослого өмнө гараад Линкольн ч цэргүүдээр нөгөө иргэдийн эсрэг буудах тушаал өгж буудуулж 79-80 эдэнд хүнийг бол ингэж адчилсан гэх мэтэр нөгөө иймэрхүү юм болсон. Тэгээд яг хаа Америкчуудын хувьд бол тэгээ энэ бүх үйлдэлүүдээс нь болоод тэр бууны жишээ ч гэсэн ингээд хамтдаа нийлэхээр JP Morgan гэдэг хүнийг ерөнхийдөө бол ямар ч тийм их оронч сэтгэлгүй зөвхөн өөрийнх нь хар амийг бодсон тийм харгас сэтгэлгээтэй капиталист гэдэг одоо иймэрхүүнүүдээр л ард иргэд бол түүнийг харж эхэлсэн байгаа. За ингээ ямар ч тач Америкийн нэгдсэн улсын иргэний дайн нь бол ингээд Morgan-д бол асар их мөнгө ашигыг бол авчирсан боловч насан туршид нь бол ярилцахааргүй юм харт толбыг бол дагаа суулгасан. За тэрээр яг үүндээ мөнгө олох гайхалтай чадварлаг тархитай нэгэн үнэхээр байсан боловч өөрийнхөө яг энэ карьерийнхээ эхлэл үе буюу энэ залуу наснда бол яг энэ ашигын төлөө юу ч хийхээс буцахгүйгээр ашиг л олж байвал гээд ямар ч хамаагүй үйлдэлүүд хийж байсан нь бол одоо түүний нэр хүндийг бол унгаж хожим бол маш том юм сургамжтай үйл явдал болсон гэж бол нэг талаараа хэлж болно. За тэгвэл энэ 19-р зууны 2-р хагас буюу энэ иргэний дайны дараах Америк оронд бол төмөр зам барих ажил бол эд цэцэглэж тухайн үедээ бол технологийн тесрэлт болж эхэлсэн. Гэхдээ энэ том тесрэлтийг дагаад бол одоо төмөр замын салбарт
салбар нь одоо зэрлэг капитализмын жинхэнэ тулааны талбар бол бодож хувирсан. Тухайн үеийн хөл толгойн олдохгүй тэр эмх замбраагүй байдлыг бол JP Morgan өөрийн одоо төмөр нударгаар бол зангидж байгаад орчин үеийн корпорацийн засаглалыг яг тэр үед одоо бий болгох ихэлсийг бас тавьсан гэж бол ихэдч болно. За тухайн үеийн одоо төмөр замын хамгийн том компаниуд бол одоо нэг чиглэлд бол одоо зэрэгцээ шугамуудыг татаж өрсөлдөгчдөө дампууруулахын тулд тээврийн үнэ доош нь унгах байдлаар буюу ингэж үнийн дайн хийж бол өөр хоорондоо өрсөлддөг байсан. За ингэснээр одоо том компаниуд хэсэг хугацаанд үнэ унгааснаар жижиг компаниуд бол одоо алдагдлаа дийлхэ болж дампуурсны дараагаар өнөөх компаниуд нь өрсөлдөгчгүй болонгуудаа үнэ буцаагаад нэмдэг. Гэхдээ нэмэхдээ өмнөх үетэйгээ адилхан биш, өмнөхөөсөө ч илүү өндөр болж нэмдэг байсан. Ягаад гэвэл өрсөлдөгчгүй учраас ингээд одоо нэгэсэндээ бол ямар ч өршөөлгүйгээр ганцаараа ноёрхон гэдэг ийм хууль бол үйлчилдэг байсан. За яг энэ байдлаас болоод Европын хөрөнгө оруулагчид бол өөрсдийн хөрөнгийг Америкийн нэгдсэн улс руу оруулахаас маш ихээр болгоомжилж Америкийг айгүй тийм зэрлэг ёсцоогүй найдваргүй бизнесмэнүүдтэй улс гэж ингэж үздэг байсан. Гэтэл Америкийн бизнесмэнүүд бол одоо юу гэж ярьж байсан бэ гэхээр энэ хийж байгаа энэ үнийн дайн буюу үнийг буудгаж жижиг компани унгааж дампууруулж ганцаараа зах зээлд монополчилдог энэ системэд чөлөөт зах зээл гэж бол нэрлэж байсан. Үүнийг нь яг жинхэнэ нөгөө чөлөөт зах зээлтэй хэдийнэ болчихсон байсан европчууд бол сайн ойлгоогүй. За мөн Европын бизнесмэнүүд бас ойлгоогүй болохоор JP Morgan ч гэсэн үүнийг бол чөлөөт зах зээл гэдэг зүйлийг нь сайн ойлгоогүй. За тэрээр ингээд одоо юу гэж боддог байсан бэ гэхээр эдийн засаг гэх зүйлийг бол хүн бүхэн дур зоргоороо аашилж дур зоргоороо хөдөлгөж хөл толгой нь олдохгүй ийм замбраагүй зүйл бус харин тогтвортой бөгөөд найдвартайгаар ашиг өгж байдаг маш цэгцтэй ийм одоо системчилсэн машин байх ёстой гэж ингэж үздэг байсан. За ингээд тэрээр төмөр замын салбар дахь чөлөөт зах зээлийн өрсөлдөөнийг ингэж устгахын тулд цоо шин стратегийг боловсруулсан байдаг. За үүнийг бол түүхэнд хожим Morgan Joseph гэж бол нэрлсэн. За энэ Morgan Joseph гэдэг энэ хөтөлбөр нь хэрхэн хэрэгжсэн бэ гэвэл нэгдүгээрт гэвэл одоо өрнөж буй энэ өрсөлдөөнөөс болоод дампуурсан болон дампуурлын ирмэгдээр тулж ирсэн тэм жижиг компаниудыг JP Morgan бол одоо маш бага үнээр бол худалдаж аваад худалдаж авсан компаниудын өрийг нь бас тэглэж дампуурлаас нь бүрэн аварсан байгаа. За үүний дараагаар өнөөх худалдаж авсан олон жижиг компаниудаа өөр хооронд нь одоо хүчээр нэгтгэхэд нэг том компани болгоод хувирчихж байгаа. За ингээд тэр том компанийн бүх зардлыг бол JP Morgan маш хатуу гараар танаж үр ашиггүй хэсэг нэгжүүдийг өнөөс бүгдийг нь татан буулгаж эхэлсэн. Гэхдээ хамгийн гол нь бол одоо захирлуудын зөвлөлт буюу одоо бидний ярьдаг тэр төлөөлөн удирдах зөвлөлт бол өөрийн ихтгэвт хүмүүсийг болон ихтгэвтэй банкируудаа бол ерөнхийдөө JP Morgan-ос томилоод компани бүх санхүүгийн шийдвэрийг бол өөрийн хяналтанд байлгадаг болсон байгаа юм. За ингэж тэрээр одоо шинээр төмөр замын монопол компаниудыг бол үүсгэн байгуулж тэднийг удирдах эхэлсэн. За мөн одоо Morgan-ы тактикийг харуулсан нэгэн бас алдартай түүхэн жишээ бол байдаг. Тэр нь ямар түүхэн жишээ вэ гэвэл 1889 онд тэрээр Америкийн төмөр замын хамгийн том өрсөлдөгч эзэдүүдийг бол өөрийнх нь алдартай өнөөхө Corsair гэдэг одоо далайн тансаг зэрэглэлийн хөлөг онгоцсон дотор бол урьж суулгаад явсан. За улмаар онгоц бол задгай далаад бол гарсны дараагаар Morgan тэдэнд хандаж бол хоорондоо одоо бид нар одоос эхлээд үнэ буулгаж өрсөлдгөө болцгоё. За зах зээлийн хувааж авах юм нэгдсэн гэрээнд бол хэдүүлээ гарын үсэг зурх шаардлагатай байна гэдэг одоо иймэрхүү шаардлагыг бол тавьж байгаа. Гэхдээ зөвхөн ийм шаардлага тавиад зогсохгүй тэднийг одоо гарын үсэг зурх хүртэл одоо тэдний сууж байгаа тэр хөлөг онгоцууд эрг рүү буцаж очихгүй гэдэг ийм одоо шантаж шахалт одоо сүрдүүлэхийг бол тэрээр гаргасан гэсэн үг. За ингээ эцэст нь бол өнөөх компаниудын эзэдүүд нь бол аргагүй ирэхэнд гэр гэртээ ингээд сүйд харьцахын тулд гэртээ харихын тулд тэр нэг онгоцсон дээр өлсөж өгөхгүй тулд ингээд гарын үсгээ зураад JP Morgan-ы одоо боловсрыг бол зөвшөөрж байсан гэдэг одоо ийм жишээ бол байдیں۔ За энэхүү одоо JP Morgan бол өөрийнхөө монопол болох замыг бол одоо ингэж зассан. За ингээ 1900 он гэхэд Америкийн нийт төмөр замын 6.1 нь буюу 100,000 орчим километр урт сүлжээ зам бүхэлдээ зөвхөн
Morgan-ы одоо хувийн мэдээлэлд бол орсон байдаг. За түүний энэхүү монополч нь бол Америкийн бизнесийн түүхэнд бол асар том эргэлтийг авчирсан үйл явдал болсон. За өмнө нь бол одоо өмнөх цаг үеийн үйлдвэрүүдийг бол инженерүүд, зохион бүтээгчид эсвэл одоо үүсгэн байгуулагчид нь удирддаг байсан бол Morgan-ы 90 үеэс эхлээд бол компаниудын жинхэнэ эзэд нь Wall Street-ийн одоо банкирууд бол болж хувирсан байгаа юм. За энэхүү хатуу бөгөөд үр дүнтэй тактикийнхаа ачаар JP Morgan зөвхөн төмөр зам гэлтгүүгээр цаашлаад бас Америкийн нэгдсэн улсын гангийн үйлдвэрүүд, сахилгаан эрчим хүч зэрэг одоо Америкийн хамаг том суурь салбаруудыг бол бүхэлд нь өөрийнх нь гартаа төвлөрүүлэх тэрхүү компанид ажлын эхлэлийг тавьсан байдаг. За JP Morgan гэдэг энэ хүний хувьд бол тэрээр хизээч ямар нэгэн шин технологи бол зохион бүтээж байгаагүй. За мөн аж үйлдвэрлэлийн хүнд машин механизм дээр амьдралдаа ганц ч удаа бол ажиллаж үзэж байгаагүй. Гэхдээ тэрээр бусдын бүтээсэн тэр суут нефтүүдийг хэрхэн өөр хооронд нь нэгтгэж дэлхийн хэмжээний эзэнт гүрэн болгохыг бол маш сайн мэддэг, маш сайн компани архитектор ийм хүн байсан. За төмөр замыг тэрээр нэгэнт одоо ингэж эзэгнэж монополцсныхын дараагаар Америкийн аж үйлдвэрийн хамгийн чухал хоёр салбар болох цахилгаан эрчим хүч болон гангийн үйлдвэрлэл гэдэг энэ хоёр салбар руу шилжчихсэн. За Morgan технологийн ирээдүйг ерөнхийдөө маш сайн ойлгож харж чаддаг нэгэн байсан. За тэрээр Томас Эдисоны тэр гэрлэн чилэнгийн туршилтуудыг бол одоо анхнаас нь санхүүжүүлж Нью-Йорк дахь өөрийн хувийн эдлэндээ бол дэлхийн хамгийн анхны сахилгаанаар гэрэлтүүлсэн хувийн орон сууцыг хүртэл барьж байгуулж байсан ийм хүн. Гэхдээ Эдисоны тогтмол гүйдлийн технологи нь Никола Тесла болон за Жорж Вестингаусын хувьсах гүйдлийн технологиудад ялагдаж эхэлсэний дараагаар за Эдисоны компани санхүүгийн маш хүнд байдалд орж эхэлсэн. Гэтэл Morgan гэдэг энэ хүн бол одоо үр ашиггүй зардал, алдагдал, хүнд байдал гэдэг зүйлд бол маш их дургүй хүн байсан. За иймээс 1892 онд бол тэрээр маш хатуу шийдвэр гаргасан. За ямар хатуу шийдвэр байсан бэ гэхээр Томас Эдисоны толгой компанид болох за Edison General Electric компаниг бол тэдний гол өрсөлдөгч байсан Thomson Houston зэрэг ийм компанид бол одоо хүчээр нэгтгэх ийм процессыг бол тэрээр хийсэн. За хамгийн гайхмаар нь энэ шинээр байгуулагдсан компанийн нэрнээс зохион бүтээгч гол хүн болох компаниг үүсгэн байгуулагч Томас Эдисоны Edison гэдэг нэрийг бол хасаад зүгээр General Electric гэж бол ийм нэр өгсөн байдаг. За энэхүү дэлхийн хамгийн сууд зохион бүтээгч одоо өөрийнхөө үүсгэн байгуулсан компаниас бол JP Morgan-ы шахалтаар бол шахагдан гарч бүх хяналтаа бол одоо түүнд бол автсан байдаг. За Morgan-ы хүчээр авсан энэ компани бол өнөөдөр дэлхийн хамгийн том корпорациудын нэг бол хэвээр байна. За мөн тэгвэл одоо үүний дараагаар бол тэрээр мэдээч хэрэг өөр нэг одоо чухал одоо салбар руу орсон. За 1900-аад оны эхээр бол Америкийн нэгдсэн улсын гангийн үйлдвэрлэлийг бид бүхний бас сайн мэддэг Эндрю Карнеги гэдэг одоо энэ ганцхан хүн ганцаараа бүхэл бүтэн Америкийн гангийн үйлдвэрлэлд ноёрхож байсан. За гэвч Карнеги одоо бусад өрсөлдөгчдтэйг яг нөгөө төмөр замын салбарт болсонтой адилаар бол одоо үн унгаах тийм одоо үнийн дайныг бол хийж эхэлсэн. За одоо үн унгааж эхэлж ийм одоо энийг нөгөө нэг үн унгааж өрсөлдөгчдөө дампууруулах энэ байдлаа нөгөө чөлөөт өрсөлдөөн гэж нэрлэж чөлөөт зах зээл гэж нэрлэж байгаа нь бол өнөөх нөгөө JP Morgan бол маш их таалагдаагүй. За иймээс одоо JP Morgan Andrew Carnegie-гийн тэр баруун гар болох Charles Schwab гэдэг одоо хүнээр дамжуулаад Carnegie-д бол одоо бизнесээ зарах санал тавьсан байдаг. За энэ саналын хариуд Carnegie цаасан дээр 480 сая доллар гэдээ одоо ингээд бичээ явуулсан байгаа. Тухайн үеийн бол 400 сая доллар гэсэн үг. За ингээд Morgan тэр 480 сая гэсэн саналыг нь хараад ямар ч хэрэгцээгүйгээр үнийг нь багасгах гэж одоо ганц центээр ч багасгах гэж ярихгүйгээр шууд зөвшөөрч байна гэдэг одоо ийм хариуг бол түнд рүү явуулсан. За мөн одоо гэрээнд гарын үсэг зурсныхан дараагаар Morgan Carnegie-д бол хандаж за баяр хүргэе ноён Carnegie та яг одооноос эхлээд Америкийн нэгдсэн улсын хамгийн баян хүн боллоо, дэлхийн хамгийн баян хүн боллоо гэж одоо ингэж хэлсэн байдаг. За яг энэ бол үнэн байсан. Яг
яг тухайн цаг үедээ 480 сая долларыг биднээр аваад за мөн өөрт нь бас тэр хүнд чинь бас нэлээд хэдэн зуун саяын суур хөрөнгө бол байсан. Тэгэхээр энэ хүн бол одоо тухайн цаг үедээ амьдарч ирсэн хамгийн баян хүн болоод хувирчиж байгаа. За энэхүү Carnegie-гийн компанийг худалдаж авсан JP Morgan түүний компаниг бол өөр одоо хэд хэдэн гангийн үйлдвэрүүдтэй нэгтгэж 1901 онд бол United States Steel Corporation гэдэг одоо ийм компаниг бол үүсгэн байгуулсан байдаг. За энэхүү корпорацийн үнэлгээ нь бол одоо тухайн үедээ нэгтгэснийхэн дараагаар 1.4 тэрбум орчим Америк доллар болж өссөн. За энэ ч утгаараа энэ компани бол дэлхийн түүхэнд хамгийн анхны 1 тэрбум долларыг давсан хөрөнгөтэй ийм компани болж бүртгэгдсэн байдаг. За гэтэл тухайн үед Америкийн нэгдсэн улсын засгийн газрын бүтэн жилийн төсөв дөнгөж 350 сая доллар байсан гэхээр энэ одоо Andrew Carnegie-гээс худалдаж аваад нэгтгэхэд томор байгуулсан энэ JP Morgan-ы гангийн компани засгийн газраас илүү өндөр төсөвтэй ямар том компани байсан бэ гэдэг нь бол маш тодорхой харагдаж байгаа юм. За ингээд одоо энэ бүх үйлдэлүүдээс харахад JP Morgan гэдэг энэ хүн бол зүгээр нэг тийм банкны эзэнч гэх юм уу эсвэл одоо нэг тийм мөнгө хөөцдөг тийм хүн бол огтосоо байгаагүй. Тэрээр хэрэг хүсвэл дэлхийн хамгийн алдартай зохион бүтээгчийг хүртэл одоо өөрийнх нь байгуулсан компаниас нь хөөгөө явуулчих чаддаг. За хамгийн баян үйлдвэрийн эзнийг ч гэсэн ганцхан гарын үсгээр одоо худалдаад авчиж бүх бизнесийг нь худалдаж авчиж чаддаг. Ийм л хязгааргүй эрх мэдэлтэй мөнгийг хаанаас хэдээр нь босгож чаддаг ийм хүн байсан байгаа юм аа. За тэгвэл JP Morgan-тай холбоотой одоо өөр нэгэн чухал зүйл гэвэл тэрээр бас Америкийн нэгдсэн улсыг эдийн засгийн хямралаас аварч байсан цорын ганц ачтан гэж бол хэлж бас болно. За тухайн цаг үеийн нөхцөл байдал бол өнөөдрийнхөөс бол мэдээж хэрэг ялгаатай байсан. За хэрвээ өнөөдөр Америкийн эдийн засаг хямрал холбооны нөөцийн сан мөнгө хэвлэж бодлохын хүүгээ бол ерөнхийдөө өөрчилдөг. Гэтэл 19-р зууны төгсгөл 20-р зууны эхээр бол Америкийн нэгдсэн улсад бол Төв банк гэж бол огтосоо байгаагүй. За иймээс Төв банкны үүргийг орлохоос нөлөө бүхий буюу одоо бүгд бүтэн улсын эдийн засгийн хувь заяаг бол ганцхан хүний гарт бол төвлөрөөд байсан. Тэр хүн бол мэдээч хэрэг өнөөх автортай JP Morgan байсан. За тэрээр Америкийн нэгдсэн улсын засгийн газрыг бол нэг биш бүр 2 ч удаа эдийн засгийн дампуурлаас бол бүрэн аварч байсан юм түүхтэй. За хамгийн анхны жишээ гэвэл 1893 онд Америкийн нэгдсэн улсад эдийн засгийн гүн хямрал тохиолдож эхэлсний дараагаар хөрөнгө оруулагчид маш ихээрээ сандралд автцгааж за өөрсдөд байсан бүхий л Америк долларуудыг бол банкн дээр очиж авт болгон солиулж эхэлсэн. За ингэснээр 2 жилийн дараа буюу 1895 он гэхэд Америкийн нэгдсэн улсын засгийн газар ямар ч автны нөөцгүй болж автны нөөц нь бараг бүрэн шавхагдаж улс үндэстнэрээ дампуурах ийм байдалд бол хүрээд байсан. За нөхцөл байдал нэгэнт ийм болсон тул одоо Morgan цагаан ордонд бол одоо бичлэн очоод тухайн үеийн ерөнхийлөгч Grover Cleveland гэдэг ерөнхийлөгчтэй бол одоо бичлэн уулзсан. За тухайн үеийн холбооны засгийн газрын бүх арга бол мухардалд ороод байсан учраас тэд нэр одоо JP Morgan-ы саналыг хүлээж авахаас өөр аргагүй юм байдалд бол орсон. За улмаар JP Morgan ингээ Европ дахь өөрийн харилцаа холбоо болон за бүр цаашлаад өнөөх домогтой тэр Rothschild-ийн гэр бүлтэй бол хүртэл одоо хамтарч байгаа тухайн үедээ буюу 1895 оны ханшаар нийтдээ 65 сая долларын одоо үн хүрхвэс тийм цэвэр цул автыг Европын банкудаас босгож байгаад Америкийн нэгдсэн улсын засгийн газарт шилжүүлэн өгсөн байдаг. Ингэж автны нөөцгүй болсон Америк улсыг дахиж автны нөөцтэй болгож чадсан JP Morgan. За түүний энэ үйлдэл бол бодит байдал дээр Америкийн нэгдсэн улсын эдийн засгийг бол одоо шууд утгаараа аварсан үйлдэл мөн байсан боловч ард түмэн харин одоо энэ үйлдэлийг бол юу гэж харж байсан бэ гэхээр манай засгийн газар ердөө ганцхан юм баян хүний халаас нь тэр чигтээ орчихлоо штэ гэдэг иймэрхнүүдээр харж ингээ маш ихээр дургуутсаж байсан. Угаасаа ард түмэн гэдэг бол хаа газар ялгаагүй ер нь нийтлэхээр бол ингэж улсаа төрөө хүчтэй байлгахыг ингэж хүсдэг нэг иймэрхүү сэтгэл зүйн онцлог бол байдаг нь бол харагдаж байна. Гэхдээ яг ийм хэдийгээр иргэд ингэж бодож байсан ч гэсэн JP Morgan Америкийн нэгдсэн улсын эдийн засгийг аварсан гэдэг нь түүхэнд автны үсгээр бичигддэг маргаангүй үнэн. За гэтэл энэ удаагийн одоо тохиолдлоор бүх зүйл дууссангүй. 1907 онд дахиад нэг эдийн засгийн шинэ хямралт игдэж хүмүүс банкнуудаас мөнгөө олноор нь татаж эхэлснээр Америкийн нэгдсэн улсын томоохон банкуд бол бүгдээрээ дампуурлын ирмэгт тулж ирсэн. За энэ үед
JP Morgan гэдэг хүн маань 70 нас хүрээд байсан. За тэрээр одоо Нью-Йорк хотын хамгийн том банкируудыг одоо нэг газар одоо банкируудаас гадна нөгөө санхүүжтийг бол өөрийн алдарт тэр хувийн номын сандаа бол дуудсан байгаа Нью-Йорк хотод байдаг. За тэрээр номын сангийнхаа хаалгыг одоо тэднийг дуудаж бүгднийг дотор оруулсныхан дараа гаднаас нь түгжээд түлхүүрийг нь ингэж халаасандаа хийгээд одоо энэ үүсэт байгаа эдийн засгийн хямралыг зогсоохын тулд $25 сая долларын санг хэдүүлээ дундаасаа ингэж хамтдаа босгож гаргах хэрэгтэй байна гэж одоо ийм шаардлага тавьсан. Хэрвээ энэ байдал дээр бид нэр тохиролцож энэ $25 сая долларыг бид нэр дундаасаа босгож чадахгүй бол бүгдээрээ энэ өрөөнд үлсэж үхцгээе гэдэг одоо ийм тулхалт хийж байгаа. За ингээд тэр шүнжэнгөө Америкийн тэр банкирууд болон одоо тэр санхүүгийн салбарын тэргүүлэгчид бол өөр хоорондоо маш ширүүн маргалдаж байгаад эцэст одоо JP Morgan-ы тэр сүр хүч нөлөө сүрдүүлгээр бол бүгдээрээ буурт хийгээд өглөөний буюу тэр үүрийн 5 цаг гэхэд бүгдээрээ гарын үсгээ зурж нэгдсэн байдлаар бол ойлголцож чадсан. За ингээ маргааш нь тэднээс босгосон энэхүү мөнгөөр бол одоо дампуурах төхөөд байсан банкуудыг бол аварч чадсанаар эдийн засгийн хямралын хүндрэлийг бол нэлээд хэмжээгээр бол багасгаж чадсан. За энэ бол одоо Америкийн эдийн засаг Америкийн банкнуудыг аварсан түүний 2 дахь тохиолдол байсан. За хэдийгээр энэ хоёр үйл явдал Morgan-ы хязгааргүй хүч чадлыг бүх нийтэд батлан харуулж чадсан ч нөгөө талаараа бас Америк нэгдсэн улсын засгийн газарт энэ нь маш том дохиог бол одоо улс төрчлөд өгсөн байдаг. Бүхэл бүтэн улс орны эдийн засаг ганцхан хувь хүнээс хамааралтай энэ хүнийг амьд сэрүүн байх эсгээс эсвэл одоо түүний хувийн үзмжээс шалтгаалж болохгүй гэдгийг бол Америкийн засгийн газар бол энэ цаг мөчид маш сайн ойлгосон. За үүний үр дүнд бол 1907 оны хямралаас хойш хууль тогтоогчид бол санхүүгийн системд бол өөрчлөлт хийхээр ажиллаж эхэлсэн байдаг. За улмаар Morgan-ыг нас барсны яг дараа жил буюу 1913 онд Төв банк болон энэ холбооны нөөцийн сан гэдэг санг бол одоо ингэж Америкийн нэгдсэн улсууд албан ёсоор үүсгэн байгуулж за орчин үеийн Төв банкны тогтолцоог бол ингэж бий болгосон байдаг. За хэрвээ Төв банк холбооны нөөцийн санг байгуулахгүй юм бол дахиад ийм зүйл тохиолдоход яг одоо өмнө энэ JP Morgan дээр болсон шиг ийм нэг бизнесменийн өмнө Америкийн нэгдсэн улс царай алдаж магадгүй ийм зүйл бол одоо болж засгийн газар нэг хүний халаасанд бол бүр мөсө орно гэсэн үг л дээ. Ийм эрсдэл үүсч магадгүй байсан учраас бол одоо энэс сэргийдсэн арга хэмжээ гэсэн үг. За үргэлжлүүлээд JP Morgan-ы сэдвтэ ороход бол одоо түүний энэ амбиц бол зөвхөн энэ хуурай газраар бол хязгаарлагдаагүй. Тэрээр дэлхийн далай тэнгисийн тээврийгч гэсэн өөрийнх нь гартаа оруулж өөрөө зангидахыг бол маш ихээр хүсэж байсан. Гэхдээ энэ хүсэл нь түүнийг хүн төрөлхтний түүхэнд хамгийн алдартай бас хамгийн эмгэнэлтэй үйл явдлуудын нэгтэй салшгүй холбож өгсөн байдаг. За 1902 онд бас одоо Morgan далай дамнсан хөлөг онгоцны компаниудыг бол нэгтгэж худалдаж энэ чинь нэг нэгтгэдэг хүн шүү дээ. Төмрийн бизнес дээр төмрийн компаниудыг нэгтгэхэд нэг том монополийг бий болгосон. За галт тэрэгнийх дээр бас төмөр замын компаниуд дээр бүгднийг нэгтгэхэд нэг том монополийг бий болгосонтойгоо адилхан. За далай тэнгисийн тээврийн компаниудыг бас нэгтгэсээр байгаа эцэст нь за International Mercantile Marine буюу за олон улсад бол одоо IMM хэмээх одоо аврах том монопол компанийг бол тэрээр үүсгэн байгуулсан байдаг. За энэ компани бүрэлдэхүүнд бол Их Британий алдарт White Star Line компани бол багтсан бөгөөд за тэд яг одоо энэ үед бол дэлхийн хамгийн том хамгийн тансаг зэрэглэлийн онгоцнуудын төслүүдийг бол эхлүүлээд байж таарсан. За тэдгээр онгоцнуудын нэг нь бол одоо бид бүхний сайн мэддэг түүхэн давтартай домог болож үлдсэн алдарт Titanic хөлөг онгоц байсан. За өөрөөр хэлбэл Titanic хөлөг онгоц бол JP Morgan гэдэг хүний мөнгөөр боссон буюу Titanic-ийн хамгийн том эзэн нь JP Morgan байсан гэж хэдүүлээ хэлж болно. За Titanic-ийг барьж байх үед бол одоо Morgan-д зориулж одоо хөлөг онгоцны маш тийм тансаг өрөөг бол тусгаалan бүтээж одоо аюулгүй тагт одоо аюулгүй гарц гэд бүх юмнуудыг бол JP Morgan зориулсан бол энэ онгоцон дотор бүтээсэн байдаг. За түүнд зориулсан бүтээсэн энэ хүн өөрөө нь өөрийн гэсэн хувийн одоо сахилах тийм агаарлах тавцантай түүний дуртай тамхинуудыг хадгалдаг тамхины тусгай цуглуулахын хайрцагтай угаалгын өрөөгөө хүртэл одоо түүний сонирхолд нийцүүлсэн тусгай байдлаар тогтчулсан гэх мэтэр одоо яриад байна. За мөн тэрээр бас Titanic хөлгөө ингэж ашиглалтанд орж анхны аяллаа хийхэд нь бол одоо анхны аялалд нь оролцсноо гэдгээ бол өөрөө албан ёсоор маш ихт бол
зардсан байдаг. За гэтэл хөлөг онгоц аясалт гарахаас яг хэдхэн хоногийн өмнө бол тэрээр өөрийн бодлыг огцом өөрчлөөд аясаа цуцалдсан байгаа. За тэрээр тухайн үед бол юу хийж байсан бэ гэхээр Францын Экс-Ле-Бен хэмээх тийм Рашан Совидлын газарт бол одоо амарч ядаргаагаа тайлаад өглөөний массажиндаа ороод одоо ингээ Рашандаа ингэж хөвтөж байсан. За түүний хувьд бол одоо яг энэ нөгөө нэг гой халуун Рашанд хөвтээд за тэгээд ямар ч гэсэн тэр сайхан энэ амралтаа ингэж хайж яваад Титаник онгоцон дээр бол очоод тэгээд явахыг бол хүсээгүй учраас биеийн жаргалаа бодоод бол яваагүй. За ингээд одоо ингэж яваагүй шийдвэрийн ачаар бол JP Morgan Titanic хөлөг онгоцонд бол суугаагүй. За гэтэл 1912 оны 4-р сарын 15-ны өдөр Titanic хөлөг онгоц мөсөн уул мөргөж сүрсэн. JP Morgan-ы маш олон баян танилуд одоо энэ хөлөг онгоцсон дээр бол амиа алдсан байдаг. За Morgan амьд үлдсэн ч гэсэн энэ явдал нь бол одоо түүний сэтгэл санаанд болон санхүүгийн хувьд бол маш том зохист болсон. За мөн түүний усан онгоцсон суугаагүй явдалтай холбоотойгоор бас хувилдааны онцлог ч гэсэн үүний дараагаар бол гарч ирсэн. За тухайлбал энэ Morgan гэдэг хүн ерөөсөө өөрийнхөө эсрэг үзэл бодолтой баячуудыг устгахын тулд санаатаагаар энэхүү хөлөг онгоцыг сүрүүлсэн гэх мэт одоо иймэрхүү ярианууд бол бас гарч ирснийг нөх харахгүй. Гэхдээ бодит байдлаар аврах завны хүрэлцээ хангалттай байгаагүй болмаас маш олон хүмүүс бол амиа алдсан болохоор за энэ Ослын амиа алдсан хүмүүсийн эцсийн буруутан тэр одоо хариуцлага хүлээгч нөөрөө JP Morgan болон түүний компани болохоос өөр аргагүй ийм байдалд бол хүрсэн байдаг. За ер нь хүмүүс JP Morgan гэхээр дандаа л нэг мөнгө, эрх мэдэл, хүйтэн тооцоотой ийм хүнээр бол одоо төсөөлж хардаг. Гэхдээ түүний дотоод мөн чанарт үргэлж бол зөрчилдөөн одоо оршиж байсан. За нэг талаараа бол тэрээр одоо хүн харахаас айж сүрдмээр тийм маш том сүр хүчтэй нэгэн мэт боловч нөгөө талаас нь харвал хүн төрлөختний хамгийн нандин тэр үзэсгэлэнтэй урлагийн бүтээлүүдийг үнэлэх гүн гүнзгий торгон мэдрэмжтэй ийм хүн бол байсан. За Morgan гэдэг хүн бол одоо ингээ харах юм бол 180 см-ийн өндөртэй, өргөн мөртэй, маш сүрлэг бие хаатай ийм том биетэй хүн байсан. За түүнтэй уулзсан хүмүүс бол түүнийг бол одоо нүдийг нь хараад бол яг л одоо галт тэрэгний өөдөөс ирж байгаа тэр хурц гэрэл шиг одоо хүнийг цоо хатгаж байгаа мэт ингэж харагддаг гэж бол дурсан ярьсан байцгаадаг. Гэхдээ түүний хамгийн эмзэг бас хамгийн их анхаарал татдаг зүйл нь JP Morgan-ы хамар байсан. За тэрээр бол одоо Rhinophyma буюу хамар дээр нь тийм улаан товруунууд гараад хэлбэрээ алдаж маш том байдлаар ингэж хавгандаг арьсны архаг өвчтөй ийм хүн байсан. За мөн одоо үүнээсээ маш их хичдэг байсан. За хэдийгээр ард иргэд болон хэвлэлийн түүнийг бол бүгдээрээ бүх нийтээрээ бол гүзээцгэн хамарт улаан зойл гэх мэтээр ингэж хочлон шоолдог байсан боловч за энэ хүний хязгааргүй тэр эрх мэдэл сүр хүчнээс бүгд айдаг байсан учраас амьдралд нь ганцч хүн түүнийг нүдэн дээр нь өөдөөс нь харж байгаад ингэж дуудаж бол зүрхэлж байгаагүй. За гадаа төрхнөөсөө болоод тэрээр бас гэрэл зурагчд болон сэтгүүлчдийг бол үнэн голоосоо ингэж үзий яддаг байсан. Гудамжин зөвшөөрөлгүй зураг дарах гэсэн папарацци нарыг бол одоо тэрээр өөрийнх нь алдартай мөнгөн тоноглолтой таягаараа бол толгой төрөвгүй цохиж зодож хөөж явуулдаг ийм хүн байсан. За иймээс энэ хүн одоо маш цөөн зураг бол даруулсан амьд ахуй наснда. Харин хөрөг зургаа бол зурулдаг байсан. Гэхдээ хөрөг зургаа зуруудахдаа өөрийг нь өөсөвгүй байдлаар зурах тийм хатуу шаардлагыг тавьж хамраа зориуд бол одоо жижигрүүлсэн байдлаар бол ингэж зурулдаг байсан. За мөн тэрээр одоо маш нарийн мэдрэмжтэй урлаг судлаач байсан. За Morgan амьдралынхын туршид маш олон одоо асар их бол одоо хөрөнгөнийхөө маш их хэсгийг гэсэн үг л дээ ойролцоогоор тухайн үеийн аншаар бол $60 сая гэдэг байгаа. Ийм их хэмжээний мөнгийг бол одоо урлагийн бүтээлүүд, ховор ном болон түүхэн олдруудыг худалдаж авах үйл хэрэгт зарцуулсан. Энэ одоо 1900 оны 90 сая $60 сая гэхээр одооныхоор 120-30 жилийн дараа одоо хэд ч болох юм та бүхэн өөрсдөө сонирхоод бодно. За ямар ч байсан JP Morgan бол Европын улсуудаар бол ингэж аялаж байхдаа хувь хүмүүсийн маш үнэтэй ховор цуглуулгууд, бүхэл бүтэн шивтгэний уран зургийг тэр чигтэн эсвэл одоо баримлуудыг нь хүртэл нэг дор бөөндөж ингэж худалдаж авч явдаг ийм дуртай хүн байсан. За түүний цуглуулгад бол Michelangelo, Raphael, за Rembrandt зэрэг одоо суутнуудын их бүтээлүүдээс гадна дэлхий дээр ерөөсөө ингэж хуруу дарам цөөн байдаг Гутенбергийн Библи гэх мэтээр одоо бусад бас маш цөөн хэвлэлттэй маш ховор номнуудыг бол ингэж маш олныг бол цуглуулж худалдаж авдаг байсан.
За тэрээр одоо Нью-Йорк хот дахь өөрийн тэр хувийн номын сангаа бол Италийн бас сэргэн мандалтын үеийн яг сүм дуган мэт темирхүү загвараар бол барьж босгож гантик чулуугаар бол бариулсан. За тэндээ бас ингээд цагийг өнгөрөх маш их дуртай ийм хүн байсан. За мөн одоо сонирхолтой нь гэвэл Morgan цуглуулсан энэ урлагийн бүтээлүүдээ зөвхөн өөртөө хадгалахад зогсохгүй Америкийн ард түмэнд зориулсан одоо өв болгон үлдэхийг зорьсон байдаг. Тэрээр Нью-Йорк хотын одоо Metropolitan хэмээх энэ урлагийн музейн ерөнхийлөгчөөр ажиллаж өөрийнх нь хөрөнгөөр бол одоо музейн өртгийг гаргаад өргөтгөл хийж одоо ингэж бариулж байсан юм түүхтэй. За 1913 онд түүнийг нас барсны дараа гэрээслийн дагуу JP Morgan гэдэг хүний хувийн цуглуулгаас нийтдээ 7000 гаруй ховор бүтээлүүдийг Нью-Йорк хотын The Met хэмээх нэртэй тийм музейд бол шилжүүлж тус музейн хамгийн үнэтэй сан хөмрөг одоо ингэж JP Morgan-ы хувийн цуглуулгаар бол бүрдэж чадсан юм түүхтэй байдаг. Гэхдээ JP Morgan гэдэг энэ хүний амьдрал бас сүүлийн жилүүдэд бол тиймч амар тайван бас өнгөрөөгүй. Тэрээр амьдралынхын туршид улсынхан эдийн засгийг хямралаас гаргаж том үйлдвэрүүдийг нэгтгэн босгож ингэж ирсэн боловч Америкийн ард түмэн болон Америкийн засгийн газар түүний хязгааргүй их эрх мэдэлд бол одоо маш ихээр дургуутсаж айдас давтснаар өөрийгөө хамгаалах механизмыг ажилуулж эхэлсэн байдаг. За ингээд 1912 онд Америкийн нэгдсэн улсын конгресс Wall Street-ийн банкуудын сүлжээг бол шалгах зорилгоор Пожогийн хороо гэдэг ийм хороог бол одоо байгуулсан. Энэ газар бол одоо мөрдөн шалгах, мөрдөн байцаах эрхтэй юм тусгай чиглэлгийн байгууллага байсан. За энэхүү хороо нь бол одоо JP Morgan-ы Америкийн бүх төмөр замуудыг, түүний бүх гангийн үйлдвэрүүдийг, бүх банкуудыг, бүх усан онгоцны компаниудад наривчлан шалгалт хийж тэр тузад нь өөрийнхөө хүмүүсийг шургуулж бүхэл бүтэн улсын эдийн засгийг атгасан тэр нууц монополийн систем үүсгэсэн хэрэгт бол түүнийг буруутгасан байдаг. За энэхүү хиндэж дийдшгүй санхүүгийн маш том эзэнт гүрний эзэн хаан JP Morgan аргагүй эрхэнд бол одоо ингээд шүүхэд дуудагдж байгаа. За шүүх танхим дотор бол улсын яллагч түүнд хандаж банк зээл олгох хамгийн гол шалгуур нь тухайн хүний барьцаа болон эргэн төлөх чадвар байдаг тийм биз дээ гэж асуусан. За гэтэл үүний хариуд бол JP Morgan юу гэж хариулсан бэ гэхээр та буруу ярьж байна. Мөн чанар бол хамгийн чухал үзүүлэлттэй зээлийн шалгуур байдаг гэж ингэж бол хариулсан. За үүнийх нь хариуд өнөөх улсын яллагч та мөн чанарыг харж ингэж зээлээ өгдөг гэж хэлэх гээд байна уу да гэж асуухад за JP Morgan хариуд нь бүх зүйлээс илүү тухайн хүний мөн чанар хамгийн чухал байдаг. За учир нь гэвэл мөн чанарыг бол одоо худалдаж авч болдоггүй. Иймээс би өөрийнхөө итгэхгүй байгаа боловч тэр хүн асар их барьцаатай байсан ч гэсэн за түүнээс би асар их мөнгө олж чадах байсан ч гэсэн би хизээч өөрийнхөө итгэдэггүй хүнд зээл олгодоггүй, сохор соосч өгдөггүй гэж одоо ингэж хариулсан байдаг. За энэ мэтэр одоо шүүх танхимд тэрээр өөрийгөө маш сайн хамгаалж чадсан боловч түүний сэтгэл санаа маш их тавгуудснаас болоод 75 настай бизнесмени одоо энэ эрүүл мэнд болон сэтгэл зүйн байдал бол маш ихээр хүндэрч эхэлсэн. За ингээд байцаалтын дараа тэрээр сэтгэл санаагаа засахаар Европ руу аялсан боловч 1913 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Италийн Ром хотын Grand Hotel хэмээх зочид буудал дотор унтаж байхдаа таалалт өгсөн байдаг. За түүний нас барах үед бол Нью-Йорк хотын хөрөнгийн бирж бол эмгэнээс илэрхийлж 2 цагийн турш хөрөнгийн бирж бүх арилжаагаа бол одоо төр зогсоосон ийм түүхтэй. За ийм үйл явдлаас өмнө нь бол Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч асан тэр Авраам Линкольныг алгацсны дараагаар одоо нэг удаа тохиож байсан гэхээр Америкийн нэгдсэн улсын засгийн газар түүнд одоо ерөнхийлөгчийн одоо үнэлэмжтэй ижил хэмжээний тим хүндэтгэлийг бол үзүүлсэн гэдэг нь бол харагдаж байна. За мөн одоо өөр нэгэн сонирхолтой зүйл гэвэл түүнийг нас барсны дараа гэрээслийг нь задлан үзэхэд түүний урлагийн бүтээлүүдийг эс тооцоод үзэх юм бол JP Morgan-ы үлдээсэн тэр бэлэн болон бэлэн бус одоо тухайн үеийн мөнгөн дүн нь бол 68 сая доллар байсан гэдэг. За үүнийг нь бол түүний гол өрсөлдөгч гэж явж байсан тухайн үеийн маш баян бизнесмен John Rockefeller сонсоод бол одоо маш ихээр бол сочирдоод
JP Morgan чинь тийм баян хүн байгаагүй юм байна шүү дээ гэж одоо ингэж гайхширсан гэх яриа байдаг. За тухайн үед бол одоо John Rockefeller-ийн хөрөнгө нь бол бүр бүхэл бүтэн $1 тэрбум бол даваад байсан ийм цаг үе. За ингээд харахаар бас JP Morgan нь бол хизээч дэлхийн хамгийн баян хүн болохыг бол зорж байгаагүй гэдг нь бол маш тодорхой харагдаж байна. Тэрээр мөнгө олохыг бол олж чадна, мөнгө босхийг бол босгож чадна. Гэхдээ бүр цуглуулаад $1 тэрбум бол ингэж хүргэж бол тэр яваагүй. JP Morgan-ы хамгийн том хүсэл бол дэлхийд дээрх хамгийн нөлөөтэй хүн болохыг хүссэн ийм л хүсэл байсан. JP Morgan-ы үүсгэн байгуулж ирсэн банк өнөөдөр дэлхийн одоо санхүүгийн хамгийн том 2 баг нь болж хувирсан. За тухайлбал JP Morgan Chase and Co гэдэг одоо банк бол Америкийн хамгийн том дэлхийн тэргүүлэх банкнуудын нэгт бол аль биесээр бол тооцогддог. За өнөөдөр 3 их 80 гаруй долларын хөрөнгөтэй энэхүү авраг байгуулах нь бол хувь хүний бус харин нээлттэй компани болж хувирсан. За хамгийн том хувьцаа эзэмшигч нь бол бид бүхний бас сайн мэддэг тэр Vanguard, BlackRock, State Street зэрэг ийм хөрөнгө оруулалтын сангууд бол байдаг. За Morgan-ы үр удамд бол одоо энэ банкны хувьцаа их бага хэмжээгээр бол байж болох ч бол ямар ч тач тэдэнд бол шийдвэр гаргах эрх мэдэл бол одоо байхгүй. За мөн одоо Morgan Stanley-г бол бас дурдж болно. За энэ бол дэлхийн хөрөнгө оруулалтын хамгийн том банкнуудын нэг. 1930 оны үед одоо засгийн газрын шахалтаар Morgan-ы банк бол хуваагдах үед JP Morgan-ы аж ахуй Henry Sturgis Morgan гэдэг хүн бол Harold Stanley гэдэг хүнтэй бас хамтарч байгаад бол энэ банкыг үүсгэн байгуулсан байдаг. Гэхдээ өнөөдөр мөн Morgan-ы гэр бүлийн хяналтаас бол бүрэн гарчсан олон нийтийн өмчлөлттэй ийм хувьцаат компани болж хувирсан. За та бүхэн яагаад энэ JP Morgan-ы үр удам бол эрх мэдлээ ингэж ихээр алдсан болоо гэж бас гайхаж байж магадгүй. 1929 оны эдийн засгийн хямралын дараагаар бол Америк нэгдсэн улсын засгийн газар ерөөсөө нэг банк дангаар хэд их эрх мэдэлтэй байх нь аюултай гэж шийдээд 1933 онд одоо Glass-Steagall Act гэдэг ийм хуулийг бол баталсан. За энэ хуулийн үр дүнд бол Morgan-ы гэр бүлийн банкыг Америк нэгдсэн улсын засгийн газар хүчээр 2 хувиан салган тасдаж за нэгийг нь арилжааны банк болгож нөгөөг нь хөрөнгө оруулалтын банк болгож ингэж хувиргасан. За ингэж нэг өсөндөө бол одоо тэдний эрх мэдлийг бол салгаж устгах явуулсан гэсэн үг. Төрийн бодлохоор Morgan-ы гэр бүлийг хүчрхүүлсэн гэж ойлгож болно. За хэдийгээр JP Morgan-ы том хүү Jack Morgan бол одоо эсгийнхэн үйл хэргийг маш амжилттай үргэлжлүүлж байсан боловч харамсалтай түүнээс хойших үеийн үр удам нь бол одоо маш олон одоо олноороо үржиж эхэлсэн шүү дээ. Олон болон хүний тоо нэмэгдэн за гэр бүлийн гишүүдийн тоо нэмэгдэхийн хэрээр бас тэр өв хөрөнгүүд бол маш ихээр бол ингэж олон хүмүүст хуваагдаж ингэж сарниж эхэлсэн. За дээрэс нь Америк нэгдсэн улсын өв залгамжлалын татвар нь өөрөө маш өндөр татвартай байдаг болохоор JP Morgan-ы тэр өв залгамжлалаар орж ирэх гэр бүлийн хөрөнгийг маш ихээр багасгасан. За түүнчлэн одоо хамгийн гол нь түрүү хэлсэнчлэн Morgan нас барахдаа $68 сая үлдээсэн байсан. За энэ бол одоо түүний үр удамд бол одоо дэлхийг захирах хэмжээний ч юм уу эсвэл тэр бүх улс төрчлөлийг бүгдийг нь худалдаж авч лобби бүлхэн байгуулахад бол хангалттай хэмжээний мөнгө бол байгаагүй. За тэрээр одоо John Rockefeller шиг хүүхдүүдтэй тухайн үедээ тийм $1 тэрбум бол одоо үлдээсэн ийм хүн бол байгаагүй. За ингээд өнөөдөр JP Morgan-ы үр удмын хүмүүсийн хинэнч дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтанд бол багтдаггүй. За тэд одоо олонний хараанаас хол ерөнхийдөө тийм нам гүн байдлаар бол аж төрөн амьдарцгаадаг. За тэдгээрийн дотор өнөөдөр бол одоо үл хөдлөх хөрөнгө болон хөрөнгө оруулалтын сан, хуулийн салбарын амжилттай бизнесмэнүүд, за мөн одоо эдгээрээс төрөн гарсан долларын саятнууд болон маш цөөн тооны долларын тэрбумтнууд хүртэл байдсан байлаа. Гэхдээ тэднэр нь бол одоо хэдий баян байлаа гэд бас л дэлхийд нөлөө үзүүлэх хэмжээний тийм нөлөө бүхий баян хүмүүс бол биш. За иймээс өнөөдөр JP Morgan-ы удам бус харин түүний нэр, түүний бүтээсэн брэнд нь өөрөө дэлхийн нийтэд бол бэлэг тэмдэг буюу одоо санхүүгийн эзэнт гүрний хамгийн хүчтэй өв болон ингэж хувирч за дэлхийн эдийн засгийн одоо хамгийн гол хөдөлгөгч хүчнүүдийн нэг болон хувирсан байна гэж одоо ингэж хэлж болохоор байна. За ингээ ямар ч тач та бүхэндээ хүргэсэн өнөөдрийн дугаар маань энд хүрээд өндөрлөж байна. Та бүхэнтэйг одоо ингээ дараагийн дугаараар дахин уулзлаа, дахин түр баяртай таалагдсан гэдэгт бол найдаж байна.